Энэ өдрийн мэндийг хүргэе. Coach Okoгийн подкастын дараагийн дугаарт нь давтай морилно уу. За тэгэхээр өнөөдөр 12 сар болж байна. Тэгээд саяхан би 11 сарын сар болгон хийдэг сургалтын дээр сэдв юу байсан бэ гэхээр үнцэн. Тэр дотор би болохоор alpha human үнцэн. Alpha human амьдралын хэм маяг яагаад бидний үнцэн вэ гэдэг тухай ярьсан байгаа. Тэгээд тэрнтэйгээ холбоотой өнөөдөр подкаст дээр ярих гэж бодсон. Ер нь энэ хувийн үнцэн гэдэг зүйл юу юм? Тэгээд тэгээ энийг яагаад мэдэх ёстой, энийг яагаад бид нар ойлгох ёстой гэдэг тухай ярилцъя гэж бодлоо. За эхлээд болохоор би зүгээр хувийн үнцэн рүү орохынхоо өмнө alpha human үнцэн гэж бид нар юу яриадсан бэ гэхээр тэгээд миний ямиг дагдаг, миний Instagram-ыг дагдаг, YouTube-ээр орж энийг үзчихсэн, Medium дээр тавьж байгаа нийтлэг үздэг, Instagram дээр тавьж байгаа бүх юм үздэг бол нэг яригадад байдаг нэр том юу юм гэхээр alpha human гэдэг нэр том яригдаг. Alpha буюу alpha beta гэж ярьдаг шиг тийм ээ, gamma гэж ярьдаг шиг. Тэгээ энэ санаа нь юу юм гэхээр ерөнхий зүгээр хэрвээ ингээд таны айгүй гой хувилбар гэдэг хувилбар бий болох юм бол тэрийг ямараар нэрлэх вэ гэх юм бол одоо шилдэг хувилбар гэж болно. Тэрнтэй адилхан алфа хувилбар гэсэн. Тэгээд тэрийг бий болохын тулд миний энэ балер өдрөг бот 2 дээр бичсэн протокол мэдж байгаа бол энэ балер өдрөг 1 2 гэдээ би номыг өөрөө бичсэн байгаа тийм ээ. Хэвлэж гаргасан манаагаас. Тэгээ бид нар энэ номыг ингээ харах юм бол энэ хоёр номон дээр ерөөсөө яригадаад байгаа зүйл нь одоо энэ жишээ номон дээр 100 өдрийн програм байгаа байхгүй тийм ээ. Ингээ өдөр 49 гэдэг ингээ ийм хийн. Тэгээ энэ дүр зураг графиктай янз янз ингээ өдөр болгон юм хийлэгдэг 100 өдрийн програм. Гэх мэт эднэрийг харангууд эднэрийн энэ хийлгээд байгаа зүйлүүд тэр ойлгох гээд байгаа зүйлүүд нь юу яах гээд байгаа юм гэхээр бид нар өөрсдийнхөө хамгийн гайгүй хувилбарыг л бий болох гээд байгаа юм тийм ээ. Би одоо энэ дээр 10 жил ажиллаж байна өөр дээрээ. Яг энэ өөрийнхөө хамгийн гайгүй хувилбарыг ажил үргэлжилсээр л байна. Нэг үеиг бодвол олон талаараа би айгуугаа акц гаргаж чадсан. Зарим нэг талаараа олигтой акц гаргаагүй баг. Тэгэхдээ энэ болгоныг нэгтгэж би яах гэдэг нь вөхлөр өөрийнхөө алфа хувилбарыг л бий болох гэдэг нь гэсэн. Тэгээд ашгүй ингээд энийг ингээ ойлгоод яаж өнөөдөр хүнд хэрэгтэй дадал зуршил энэ одоо амьдралын хэм маяг итгэл үнэмшил арга барилуудыг ярилцаад ирэнгүүт яахааргүй болдгийм мэн гэдгийг би өөрөө мэдрээд миний эрүүл мэнд миний амьдралын байр суурь, амжилт, чиглэл, нэрэг, амар амгалан байдал бүх зүйл айгүй илүү даваа талтай болсныг мэдэж байгаа болохоор би энийг өнөөдөр олон нийтэд танилцуулж, програм болгож янз янзын аргаар бүрстэ 9 шидийн аргаар хүмүүст энэ алфа хэмнэ арга барилыг ойлгуулах гал хичээж байна тийм ээ. Тэгээд дэмж болохоор манай энэ Play Academy гэдэг сургууль чинь насан туршийн боловсрал гэж нэрлээд байгаа зүйл нь юу юм гэхээр бид нэр 10 жилийн хүүхдүүдэд энэ санаагаа ойлгуулж энэ хүний энэ алфа хүн болох суурийг тавьж болох юм байна. Томчуудад тавьж болох юм байна гэх мэтэр бид нар ингээд ойлгоод тэгээд ингээд юу Play Academy гэдэг энэ гарын бизнесийг бий болгосон байна. Тэгэхээр alpha human гэж энийг яриад байгаа. За тэгвэл alpha human болохын тулд бидний нэг ер нь хүн гэдэг амьтан өөрийгөө ингээд урагшлуулахад нэг анзаарах ёстой дотор байдаг нэг итгэл үнэмшил бодлын зүйл юу вэ гэхээр үнцэн гэдэг зүйлийг хэтлээ ойлгож эхлэх хэрэгтэй. Англиар value гэж ярьдаг. Ер нь үнцэн гэж юу яриад байгаа юм бэ гэхээр эхлээд болохоор таны амьдралд үнэлдэг үнэлгээнүүд чинь юу юм бэ? Үн цэнтэй зүйл чинь юу юм бэ гэж харж байгаа. Таны амьдралд. Тэнгуү тэрэн дотор мэдээж гадаад ертөнцийн юмнууд бол орж ирнэ л дээ, тийм ээ. Гой машиныг үнэлдэг байж магадгүй, гой уран зургийг үнэлдэг байж магадгүй. Тэгтээ ард нь юу байгаа вэ гэхлээр тэр үнэлгээг өгч байгаа юмыг үн цэнтэй болохын тулд таны дотор юу байх ёстой юм гэхлээр юуг та үнэтэй гэж хаардیں, юуг үнэгүй гэж боддیں, юуг зөв гэж боддیں, юуг буруу гэж боддیں, юуг эерэг гэж боддیں, юуг сөрөг гэж боддیں, юуг хэрэгтэй гэж боддیں, үнэлдгийн юуг хэрэггүй гэж үнэлдгийм бэ гэдэг яриа орж ирж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр юу яригадаад байгаа? Итгэл үнэмшил яригдж байна, өөрийн үнэлгээ яригдж байна, чадвар яригдж байна, хандлага яригдж байна, хуучин ойлголтууд яригдж байна. Тэгээ эдгээр маш хүчтэй зэмсгүүд. Энэ хүн болгонд угаасаа байгаа шүү. Би одоо эн чинь өнөөдөр ингээд юм гаргаж ирээд тийм ээ. За би нэг хэдийн юм гаргаж ирээ л да. Kindle хідэн хүнд энэ үн цэнтэй вэ гэж асуувал энийг үзэж байгаа хүмүүс дотроос зарим нэг нь Kindle-ийг аюу үн цэнтэйгээр бодно. Тэгснээр зарим нэг нь болохоор үгүй би Kindle биш би Beat ном барих нь илүү үн цэнтэй гэж хэлж магадгүй. Аль нь ч зүв байж магадгүй. Хоёр дахь нь дараач юм чихвч яри. Тэнгуү зарим нэг нь уцгүй ийм дээгүүрээ өмсдөг чихвчийг үнцэнтэй гэж маддаг. Гэтэл зарим нэг нь үгүй утсан чихвчийн дээр гэж маддаг. Гэх мэтэр хүн болгон дотор үзэж байгаа хүн болгон дотор өөр дотор ч юм үнц нь байгаа гэдгийг хэдүүлээ санах ёстой шүү. Энэ миний яриад байгаа зүйл нь цоошин зүйл шүү. Хүнээр нэг ийм өөр юм хийх гээд байгаа асуудал шүү. Би зүгээр л хүн болгон дотор байдаг тэр зүйлийг
өөртөө таниулах. Тэгээ таниулснараа энийг өөртөө хэрэгтэй alpha human болох буюу сайжруулалтын хувилбараа хийх чинь хэрэгтэй зэмсэг болгож ашиглуулахыг хүсэж байгаа болохоос биш би тийм ийм бодож ихэл одоо үн цэн энэ гэж байгаа юм биш үү хүмүүс болгон тэр. За яагаад тэгвэл энэ үн цэн гэдэг зүйлийг мэдэх ёстой юм бэ? Энэгээр яах гэсэн бэ гэвэл энэ үн цэн гэж ярьж байгаа саяны тэр үнэлгээний механизмууд чинь дотор чинь байгаа тэр үнэлгээний тэр томьёоллууд чинь тодорхойлцсон зүйлүүд чинь буцаад таны өдөр тутмын амьдралыг удирдах байдгийг ерөөсөө мартаж болохгүй. Жишээ нь яг миний яриаг одоо сонсоод танд таалагдж байна уу? Таалагдахгүй байна уу? Үргэлжлүүд сонсох уу? Сонсохгүй байх уу? Дуртай байх уу? Дургүй байх уу? За бүр миний нөгөө нэгтэг лайктаар шеэр хийж өгөөч гэдгийг хийх үү хийхгүй юу гэдэг чинь таны тэр дотор чинь байгаа үнэлгээнүүдээс чинь үндэслэж гарч байгаа гэдгийг мартаж болохгүй. За одоо энэс цаашаа жишээгээ жоохон халиулж яриа тийм ээ. Өглөөс сэрх үү, сэрхгүй юу? Дасгалаа хийх үү, хийхгүй юу? Хийн гэсэн юм хийх үү, хийхгүй юу? Амлсан зүйлээ үг үйлдэлийн ялгаагүй байх уу, ялгаатай байх уу? Өөрийнхөө тухай юу гэж үнэлдэг үү? Өөрийнхөө хийсэн ажил дээр өнөөдөр сэтгэл ханамжтай байх уу, байхгүй юу? Тэр нөгөө хэцүү яриа тэр нэг уцаар ярмаарг байгаа хүнтэйгээ уцаа авч ярих уу, ярихгүй. Энэ болгонд чинь энэ үнэлгээ чинь нөлөөлж байгаа учраас энэ үнцэн гэдэг зүйлээ таних нь аюул чухал зүйлээ гэж байна. За үнцэн ярангууд нэг саяны юм ярьсан юмгууд тийм ээ үнцэнээс чинь одоо урагшаа чиглэсэн амьдралд нөлөөлдөг зүйлүүдийг ярангууд одоо энэ байна. Та өөрийг чинь итгэл үнэмшил, өөртөө итгэлтэй байна уу, итгэлгүй байна уу чинь үнцэн тодорхойлж байдаг. Та гаргаж байгаа бүх шийдвэр чинь үнцэн тодорхойлж байгаа. Та амьдралын зорилго руугаа тэмүүлж гэнэ үү, тэмүүлэхгүй байна уу? Тэр зорилго тань таалагдж байна. Таны өмнөө тавьсан зорилго чинь таних уу эсвэл өөр хүний зорилго танд гоё гэгээлэг харагдж байна уу? Үнцний асуудал яригдж байгаа. Гаднаас гарч ирж байгаа мэдээллийг зөвөр хүлээж авах уу, буруугаар хүлээж авах уу, сошиал медиа дээр харж байгаа юмнаас готрох уу, өөдрөг байх уу? Үнцнээс хамааралтай гэдгийг ерөөсөө мартаж болохгүй шүү. За тэгээд жишээ цаашаа үргэлжлүүлээ тийм ээ хэдлээ магадгүй энэ үнцнээ таних. Тэгээд нэрийн тэрлүү үргэлжлүүлэх юм нэг юм хэлчихье. Тэр нь энэ байна. Бид нар үнцэн хаанаас сууж эхэлсэн гэхлээр яг л нөгөө дадал зуршил, итгэл үнэмшил гэдэг утгаараа эрүүл сарвал ухаантай бодож эхэлсэн цагаас хойш үнцэн суугаа эхэлж гисэн. Бидний эхний үнэлгээнүүдийг манай ээж аав томчуу суулгаж гисэн амьдралд. Тэгтээ физиологийн үнцэнүүдийг хэдлээ өөрсдөө суулгаж эхэлсэн. Тийм ээ өөртөө. Тэгэхээр энэ бол юм дээр үе суудсан зүйл байгаа. Тэгээд яг л нөгөө би дандаа ярьдаг коучингийнхаа тухай ярихаар ярьдаг зүйлийнхаа дагуу үнцэн чинь шинжлэгдэх ёстой, үнцэн чинь орчин үеийн хувилбар руугаа шилжих ёстой гэдгийг хэдүүлээ мартаж болохгүй. Тэгэхгүй бол 10 жилийн хувилбартаа бий болгосон 17 18 настаа бий болгосон үнцэнээ одоо хүртэл 30 40 настай мөртлөө авч яваад байдаг шинчлээгүй тийм хүмүүс дэндүүх байдаг. Тэрний энгийн жишээ нь одоо дургүй болцсон активитинууд буюу үйлдэлүүдээ хийх. Одоо яг үнэндээ өөрт нь тохирохгүй болцсон амьдралын хэм маягаар амьдрах. Яагаад гэвэл дээр үед тэрийг гоё, cool гэж ботцсон болохоор тэр гоё, cool, гоё vibeтэй байна энэ гэдэг чинь үнэлж байгаа асуудал гэдгийг ерөөсөө идлээ мартаж болохгүй шүү гэж хэлмээр. Тэрнтэй холбоотойгоор хэрвээ та өнөөдрийн өөрийнхөө үнцний шинэ хувилбарыг яг орчин үеийн шинжилсэн хувилбараар нь таних гэвэл одоо интернетээр дүүрэн янз янзын хувь хүний үнцнийг тодорхойлдог гоё тестүүд байгаа шүү. Тэгээ тестэлж үзээрэй. Манай коучинг тайднж бол хэрвээ ингээд надаас ганцаарчлан коучинг хэрвээ хүмүүс авах юм бол би зөвхөн ганцаараа тэр хүнтэй ажилдгүү бид нар багаараа орж иж ажилдаг. Тэгээд манай хоёр дахь коуч маань Ану гэдэг коуч байгаа. Ер нь коучинг авсан хүмүүс эхлээд Анутай холбогдоод Анутай бэлтгэл кол айн манай Ану маань сэтгэл судлаачаар одоо төгсөж байгаа. Тэгээд надтай коучинг явуулж байна. Тэгээд ингээд Ану бас яг энэ үнэлгээний тестийн гоё хувилбарыг монголоор утахгүй гаргаж байгаа. Манай юм дээр гарч ирэн тэгэхээр та хэд бас тэрийг авч байна. Гэтэ хэлгээд байгаа санаа нь өөрийнхөө үнцний хамгийн сүүлийн хувилбарыг янз янзын аргаар мэдээч, шинчлээч л гэдгийг хэлэх гээд байгаа. За тэгээд тэрнээс гадна тест яригдж байна. Өөр бас үнцний мэдэх арга юу вэ? Хоёр дахь арга нь миний хийдэг арга нь тэр нь болохоор дандаа нөгөө бясалгалынхаа үеэр ч юм уу, ер нь өөртөө цаг өнгөрүүлж явах цаг үедээ энэ асуултуудыг асуух. Тэгээд
бас миний тэр асуултыг асуух процесс нь бясалгалын үеэр яг гүнзгий бодлын үеэр явагдаж магадгүй. Бас өдөр тутмын жирийн амьдралын процессуудаар явагдаж магадгүй. Өнөөдөр амралтын өдөр сэрээд амралтын өдрийг ямар амралтын өдрийг амжилттай амралтын өдөр гэж тодорхойлох вэ гэдгийг асуунгууд буцаагаад тэр чинь би юу гүнэлдэг юм бэ? Миний хувьд үн цэнтэй викенд амралтын өдөр гэж юу юм бэ гэдэг асуултын хариултанд бас нөлөөлж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгээд тийм асуулт асууснараа ажиглалтыг хийснээрээ би үнцэн маань хэврээ нөө шинжлэх хэрэгтэй юу, хууч юм а бож гэнэ үү, шинэ юм а бож гэнэ үг ажиглах боломж бас гарч ирж байгаа шүү. Журналын аюу ойлгомжтой бас нэг арга нь хүмүүсээс асуух. Хүүе би өөрөө ийм дуртай гэж боддгийг, би яг дуртай болоо дургүй болоо ч юм уу, эсвэл хүн танд хөндлөнгөөс чинь хараад юм хэлэх юм бол тэрийг ажиглаж болно. Мэдээж иймэрхүү юмыг танд хэлэх хүмүүс чинь таныг сайн мэддэг, найз нөхөд, гэр бүлийн хүмүүс чинь байвал зүгээр гэж бодож байна. За тэгээд энээс үндслээд бас миний нэг хийх дуртай өмнө бас ярьжсэн зүйл нөгөө affirmation-ууд буюу өөрөө тунхаглалын үгнүүдийг хэлэх тийм ээ. Жишээ нь өглөө болгон би одоо бясалгал тэгээ мөргөллөө хийж байх үедээ миний нэг сануулах гэж оролддог зүйлүүд нь юу юм бэ гэхээр compassion буюу инэрэнгүү хайр гэдэг зүйлийг сануулах гэж оролддог. Буруу зөв зүйл байхгүй шүү гэдгийг ерөнхийдөө сануулах гэж оролддог. Дээрээс нь би яг одоо ямар мэдрэмжийг авч байна, юу таалагдж байна, юу таалагдахгүй байна гэдгээ ингэж шалгаж үзэх гэж хичээдэг. Тэгээд миний бас нэг айгүй өөртөө нэг сануулдаг нэг тунхаглал нь болохоор өөртөө үнэнч байхыг айгүй сануулдаг. Яг бол үнэнч байна гэдэг, өөртөө үнэнч байна гэдэг миний хувьд айгүй үнцэнтэй мэдрэмж. Үнцэн асуудал яригдж байгаа. Тэгэхээр би яадгүй гэхээр өөрөөсөө өнөөдрийн турш чи яг өөрт чинь юу мэдэрж гэн, өөр чинь юу бодогж гэн гэдгээ үнэнчээр ичихгүйгээр, эмээхгүйгээр, нийгмийн фильтрт орохгүйгээр илэрхийлж тэргээрээ хөтлөгдөж амьдарч сурахыг хичээдэг. Гэхдээ тэглээгээд эсэргүү ганцаараа бие даасан хүн байх биш. Мэдээж хэрэг инэрэнгүйгээр бусдад харьцуулах гэдэгтэйг амьдрах гэдэг чинь хосолж орж ирээд ингэ зохицуулдаг. Гэмтэр би бас өглөө болгон өөртөө энийг хэлдэг. Тэгэд энийгээ би ингээд өдөр болгон нэг 2-3 зүйлийг тэгээ би албаар яагаад 2-3 зүйлээс илүү хэтрүүлдэг вэ гэхээр хүн гэдэг амтан цөг хийдэн зүйлээр л нэг удаа ажиллах боломжтой, нөөц баялгаа хэмжээн гэсэн үг. Тэгээд хамгийн чухал хэдийгээл олоод тэрэн дээр ажиллах гэж хичээнэ гэсэн үг. Сарын дараа 2 сарын дараа би тэр 3-ыг солиод өөр үнснийг өөртөө сануулах ажлыг хийж магадгүй байгаа тийм ээ. Тэгэхээр ийм байна. За өөр болохоор үн цэнтэйг нийцсэн амьдралыг хийхэд нэг анхаарах ёстой зүйлүүд чинь тийм ээ. Саний миний хэлдгээр өөртөө үнэнч байх, тэгээд тэрэн дээрээ үндэслээд өөртөө үнэнч байхыгаа толгоогоор ойлгоцсон ч гэсэн үйлдэлээрээ тэрийг дэмжсэн амьдралын хэм маягийг хөтлж авч явах тухай ярьж байгаа. Тэрний үгсүгийн хүмүүст үгүй гэж сурах, цаг хугацаагаа өөрийнхөө орон зайг болон цаг хугацаагаа анхаарлаа хамгаалж харамлаж сурах асуудал энэ ч бас яригдчихэж байгаа гэдгийг мартаж болохгүй тийм. Тэгээ яг одоо яг тэрнтэй холбоотой ярихад намайг айгүй олон хүмүүс магадгүй биеэр уулзсан бол би нэг бас өмнөөс хэлжээс жоохон их цантай юм шиг санагдаж магадгүй. Яадвэл би анхандаа олон юм ярих дургүй, үгээ зөв оновчтой сонгоод би ингээ хэдийгээр ингээ подкаст энэ ингээ айгүйх амаараа ингэж их юм ярьдаг гэсэн яг биеэрээ уулзахаараа би хэрэгтэй зориг байхгүй бол тэгж хамаагүй ярих дургүй. Тэгээд нэгт нь хоёрт нь болохоор би цагаа айгүй хамгаална. Тэгээ анх удаага надтай уулзж байгаа хүмүүс би айгүй тийм цаг байхгүй юм шиг календар энтер гэдэг янз янзын аргыг ашиглаж ярина. Тэгээд тэрний ард ерөөсөө их зам бол байхгүй. Би зүгээр өөрийгөө л өнөдр хамгаалж байгаа өөрийнхөө үн цэнийг л хийлэцгаар тавьж өөрийнхөө л аз жаргал эрүүл мэндэд жоохон илүүх анхаарал тавьж байгаа л асуудал яригдж байгаа шүү. Тэгээд яг тэрнийхээ хажууд буцаагаад миний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн яг өөрийгөө тэгж хамгаалах юм бол би өөрөөсөө уралахгүй хүндэлнэ. Тэгээ би ойлгоно яа тэгэхээр би бас өөрөө тийм хийдэг хүн болохоор тэгэхээр нэг тийм бас гарч ирэх гээд байдаг үнцэнтэйгээ нийцж амьдарч байгаа хүний хувьд тийм ээ. За тэгээд үнцнийг юу ингээд яг энийг ингээд энэ үн цэнийхээ ингээ ойлгож байгаа энийхээ дагуу амьдрийг гэхүүд нэ гарч ирдэг асуудлууд юу юм гэхээр эргэлзээнүүд агиох гарч ирдэг тийм ээ. Яа тэгэхээр үн цэний чинь таны үн цэн чинь таних л гэдэг утгаараа өөр хүмүүсийн үн цэнтэй нийцгүй байх асуудал агиох гарч ирдэг. Тэгэхээр эргэлзээ өөртөө итгэлгүй байх асуудал агиох гарч ирнэ. Яа тэгэхээр хүн бас бүтэн үн цэнийхээ
үн цэнтэйгээ нийцсэн амьдралыг авч явна гэдэг айгүй хэцүү шттэ тийм ээ. Тэгэхээр тэр үн цэнүүд чинь хувь хүнийх тэгээ нийгэмд ороод ирэхээр хэцүү байдаг болохоор. Хоёр дахь юм нь болохоор харилцаанууд айгүй садаа болдог тийм ээ. Гэр бүлийн харилцаа, үн цэнний нийцэлтээр нийцэхгүй байж болно. Найз нөхдийн харилцаанууд байж болно. Тэгээд энэ нь юугээр илэрч яах вэ гэхээр яриа, итгэл үнэмшил, үйлдэлүүд, хамт хийж байгаа үйл явдлууд. Одоо зүгээр л оройн хоол идэх процесс дээр хүмүүс хоорондоо ондоо болцсон байдаг шттэ тийм ээ. Сонгож байгаа хоолунд, сонгож байгаа идэж ууж байгаа зүйлүүд, идэж байгаа арга барил, ярьж байгаа үг хэллэг энэ болгон ч бас дахиад үнцний зөрүүг илрүүлж өгч байгаа. Тэгэхээр энэ харилцаанууд бас үнцэнтэйгээ нийцэж амьдрахад зөв зарим харилцаанууд нэмэр болохгүй саад болох гэдэг шинж тэмдэг байдаг. Тэгэхээр тэрийг анзаарч болно. Тэгээ 3 дахь бас нэг саад болоод байдаг хэцүү байдаг зүйл нь миний бас гарах гэдэг алдаа. Би бас тэгээ энийг өөртөө байнга сануулах гэдэг, туйшрах гэдэг тийм ээ. Миний энэ 5 үнцийн энгээ ярьчингуудаа тэрлүүгээ амьдрах гад тэрвээ тэрлүүгээ амьдрахгүй бол юу сэтгэл санаа тогтворгүй байгаад алдчихж байгаа юм шиг мэдрэг гаргаад төгсчихрөх гэдэг, туйшрах гэдэг. Тэр мэдээж хэрэг ямар ч амьдралын юмнууд туйшрахаараа эрүүл болж хуурдаг. Тэгээд тийм асуудал бас илэрх гэдэг энэ асуудлууд ярьж байна. За тэгвэл үнцэн гэж яриад байгаа юмны жишээ ярангууттай түрүү ярьж штэ. Одоо чинь миний хувьд гардаг үнцэнүүд гэх юм бол за би юу инэрэнгүй байдлыг аюу хүнэлдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс нэгэндээ инэрэнгүй байх ёстой гэдгийг би одоо аюу үнцэнтэй гэж боддог. Тэгээд хэрвээ хүмүүс тийм биш байх юм бол надад тэр таалагдахгүй. Би магадгүй хүссэн үсэг ууралж магадгүй, уцаарлах гэж магадгүй тэр надад тавхгүй байдлыг би болгоно. Тэгэхээр энэ инэрэнгүй тэгээд энэ үнцнээс болоод би яах вэ гэхээр хүмүүстэй танилцаад уулзч байхдаа инэрэнгүй хүн үү, инэрэнгүй биш хүн үү гэдгийг аюух анзаарна. Тэгээ би аль болохоор инэрэнгүй хүмүүстэй баймаар байхыг хичээн. Инэрэнгүй биш хүн байх юм бол би надад сонголт байгаа, би тэр хүмүүстэй цаг өнгөрүүлэх албагүй, би тэр хүмүүстэй найз нөхд байх албагүй. Ингээд тэгтээ сонголт хязгаартай гэдгийг бас мартаж болохгүй тийм ээ. За дараа чи юм байна. Зоригны тухай ярьж байна тийм ээ. Та хүн гэдэг амьтанд зоригтой байх ёстой гэж үнцнийг үнэлдэг үү? Зоригийг үнэлдэг үү? Эсвэл зориг тийм чухал биш штэ гэж боддог. Тэр тухай ярилцаж болно. За миний дараа чи нэг үнц нь бол хүн юу өсөлт ахиц гэдэг зүйл миний хувьд айгүй чухал. Тэгээд тэрнээсээ болоод би тэрийг айгүйх үнэлдэг тийм ээ. Тэгээд мэдж байгаа. Би өөртөө байнгын ахиц өсөлт гэдэг зүйлийг хийхийн төлөө зүтгэж өдөр болгон үйлдэл анхаарал бодлоо энерги тийшээ зарцуулдаг. Тэгвэл яг тэрнийг үнэлж байгаа хүмүүстэйгээ би нийсмээд үнэлэхгүй бол би тэр хүмүүс дургүй байж магадгүй. Гэх мэтэр үнцний тухай ярьж байна. Инэрэнгүй байдал, хариуцлагын тухай ярьж болно. Хэрэг уучламтай хүн, хэрэг нэгэндээ тууштай зүтгэдэг хүн, гэр бүлийн үнцэн, хайр сэтгэлийн үнцэн, амбицийн үнцэн, одоо ажил амьдралдаа амар ингээд махуу ажиллах тухай үнцэн байж болно. Бүтээлч байдлын тухай үнцэн байж болно. Хамтралын тухай үнцэн байж болно. Лидершип, манлайлалтай холбоотой байж болно. Эрүүл мэндтэй холбоотой үнцнүүд надад бол айгүй ойлгомжтой. Адал явдал чухал байж магадгүй. Зарим хүмүүс юмд эрх чөлөө гэдэг зүйл амар үнцэн. Монголчуудын үед энийг гарч ирдэг тийм ээ. Эрх чөлөө гэдэг зүйлийг бид нар айгүй хүндэлдэг. Монголчуудын бас нэг үнэлдэг зүйл чинь уламжлал, ёс заншил гэдэг юм айгүй үнэлнэ. Тэр бол бидний хувьд үнцэн, нийгмийнхаа төвшөнд ороод ирсэн. Санхүүгийн үнэлгээ монголчуудын хувьд хөгжиж буй орнуудын хувьд айгүй чухал тийм ээ. Санхүү материалыг бид нар айгүйх үнэлдэг, мөнгийг айгүйх үнэлдэг. Буруу зүйл бол биш. Хэтрүүлчих юм бол буруу зүйл болно. Ёс зүй, ёс суртахууныг хүмүүс айгүйх үнэлдэг. Шудраг байдлыг бид нар айгүйх үнэлдэг Монголд. Одоо том асуудал болоод байна тийм ээ. Итгэлцэл гэдэг зүйл байхгүй болсон, найдаж болохгүй болсон, манлайлж байгаа хүмүүстэй. Тэгээ тэрнээсээ болоо бид нар шудраг байдал гэдэг зүйл дээр айгүйх эмзэг болчихсон. Яа тэгэд бидний дотор байгаа үнц нь болохоор. За энэ одоо чинь нийгмийн, эрүүл мэндийн, хувь хүний амьдралын хэм маягийн, ажлын, харилцааны гэх мэт үнцнүүдийг би сая жишээнүүдийг хэллээ. Тэгээ энийг л ярьж байгаа шүү. Тэгэхээр таны хувьд зөв буруу гэж боддог, итгэдэг, итгэл үнэмшил заавал ийм байх ёстой энэ төр гэж боддог зүйлүүд чинь юу вэ? Яагаад? Тэгээ энэ үнцнүүд чинь таны хүсгээд байгаа амьдралын хэм маяг, үүсгэж байгаа амьдрал чинь дэмжиж өгж байгаа зүйл үү, садаа болж байгаа зүйл үү гэдгийг бодооч л гэдгийг хүсмээр байна. За ингээд өнөөдрийн подкаст ийм байлаа. Үнцний тухай ярилцлаа. Дандаа шинжлэх хэрэгтэй. Би бас нэг айгүй ингээд гоё мундаг хүмүүстэй таарах үедээ миний нэг ойлгох гэж хичээдэг зүйл нь энэ хүмүүс ямар үнцний хувилбарыг амьдралдаа дээдлж авч явдаг вэ гэдгийг мэд гэж хичээдэг. Яа тэгэхээр түр чийлж байгаа энэ хүн юуг үнэлдэг вэ гэдэг чинь өөрөө буцаад тэр хүний
бүх зүйлд нөлөөлдөг гэдэг ийм хүчтэй зүйлийг мэдж байгаа болохоор тэрийг мэдэх гэж хичээдэг байгаа шүү. Тэгэхээр өөртөө бодож үзээрэй. За тэгээд өнөөдрийн подкаст би ингээд дуусгая. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон байх гэж найдаж байна. Нэг юм дуртаад хэлчихэд таад мэдж байгаа манай Play Academy-ийн зүгээс бид нар Таиланд дахь Startup Island гэдэг Phuket Bangkok оролцсон ийм 8 өдрийн камп хийх гэж байгаа. Энэ нь болохоор зөвхөн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ийм камп байгаа. Одоо нэг хэдхэн слот үлдсэн байгаа. Бид нар 1 сард хийх гэж байгаа. Тэгээд тэрнээсээ гадна бас нэг надаас одоо сургалт авсан манай багийн үйл ажиллагаанд оролцсон ийм нэг хүмүүс байдаг. Тэнцэнээс 3000 гаруй хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй зориулж бид нар ийм Alpha Human гэдэг томчуудынхаа Монгол дахь кампийн мэдээллийг бас явуулчихсан байгаа. Тэгээ би энийг бас одоо ингээд зарлая гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр миний зүгээс би өөрөө одоо Монголд очиод тэгээд тэрэлжид яг 10 өсвөр насныхантай ийдсэн камптайгаа адилхан томчуудын хувилбарыг 3 хоног юм уу 4 хоног 3 шөнө юм уу 2 шөнөний тэрэлжид бөөнөр надтай хамт байгаад нэг 10-20 хүний авч явъя гэж бодож байгаа. Тэгээ хэдүүлээ өглөөнөөс орой болтол хамтдаа яг ингээд цуг өнжөөд тэгээ амьдралын хэм маяг Alpha Human гэдэг тэр боловсрал руу тэр програмыг хийж үзье гэж байгаа. Тэгээд мэдээж иргэнийх хоёр зөвхөн эрүүл амьдралын хэм маяг ярихаас гадна яг юм тодорхой сэдвүүдийн тухай өөртөө ихтэй байдал одоо чинь нэг юм ажиллах сэдв яригдана. Тэгээд манай арга барилуудаар миний ашигладаг бүх энэ янз янзын хэлбэр хүргэлтийн методологинуудыг ашиглаж агаад хэдүүлээ нэг хамтдаа нэг 4-5 өдрийн хувийн хөгжлийн ретритийг зохион байгуулах гэж байгаа шүү. Alpha Human Retreat гэж байгаа. Тэгэхээр хэрвээ тийм сонирхож байгаа бол холбогдоорой надтай Instagram-аар утгагүй тэгээ бас энэний сурчлагыг би бас видеогийн тусад нь тавих болно. Тэгээд мэдээлэл аваарай. За ингээд өнөөдөр ингээд подкастаа дуусгая. Балер өдрөг байцгаагаарай. Дараагийн видеоор уулзцгаая.